Америк хятадын худалдааны дан өргөлдөө хүрлээ. Өнгөрсөн 7 хоног хятадын талаас газрын хуур элемент буюу 17 ашигт малтмалда экспортын хязгаарлалтаа шангадах байгааг мэдэгдчихлээ. За хариуд нь Америк хятадаас импортлж байгаа бүх бараа бүтээгдэхүүнд татварыг 100% нэмэгдүүлэхээ зарласан. За хятадын эсрэг бол Япон, Солонгос, Канада гээд Европын орнууд гээд бүх аж үйлдвэрлэл хөгжсөн орнууд бол нэгдэж тэмцэхээ мэдэгдлээ. За газрын хуур элемент яагаад ийм дэлхийн нийтийн ингээд хямрал үүсгэждэг вэ гэж. За газрын хуур элемент буюу энэ 17 химийн элемент бол ерөөсөө энэ технологийн бүтээгдэхүүн үндсэн түүхийд болдог. Байлдааны онгоцноос эхлээд өнөөдрийн өдөр тутам бидний хэрэгжилж байгаа цахилгаан машин, за энэ гар утас, камерны линз гэдэг энэ бүх бүтээгдэхүүн үндсэн түүхийд болдог учраас дэлхийн нийт энэний төлөө за үхэн хатан өрсөлдөж. За нөгөө талдаа энэ газрын хуур элементийн нийлүүлэлтийг хангадаг нийлүүлэлт нь бол маш хязгаарлагдмал. Ерөөсөө дэлхийд энэ 2-3 орн нийлүүлдэг. Энэний бараг 90% нь Америк хятад дангаараа дэлхийг хангадаг. За хятад бол анхандаа бол энэ газрын хуур элементийг бол чөлөөтэй экспортлж ирсэн. Яагаад гэвэл энд валют хэрэгтэй хятад тийм. За улмаар 2005-6 оноос хойш бол ер нь газрын хуур элементийн экспортлтыг хязгаарлаж эхэлсэн. Яагаад гэвэл за тэд нэр хятадууд мөнгөтэй болж эхэлсэн. Тэ бид нар мөнгөтэй өөрөө дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлсэн учраас яагаад бусдын үйлдвэрлэлд зориулж бид нар түүхий дээр хангах хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэлд илүү анхаарч эхэлсэн. Тиймдээш өнөөдөр хятадын зах зээл дээр сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин бүтээгдэхүүнээр дэлхийд одоо толгой зохиод эхэлж байгаа байхгүй. За яг энэ өнөөдөр үүсэж байгаа газрын хуур элементээс үүдэлтэй энэ асуудал өнөөдөр анх удаа үүсэж байгаа биш. За би түрүүн хэлсэн 2005 оноос хойш хятадууд бодлогоо чангатснаас үүдээд 2005, 2009, 2012, 2015 онд дэлхийн худалдааны байгууллага дээр болов худалдааны ийм маргаан үүсээд дэлхийн худалдааны байгууллага шүүхээр маргааны эцэл нь шийдвэрлсэн. За мэдээж нэхэмжлэгчээр бол Америкийн нэгдсэн улс, Европын холбоо, Япон, Солонгос ажилтурсан бүх орнууд хамтраад нэхэмжлэгчээр оролцсон. Хариуцагч нь ганцхан хятад улс байсан. За хятадууд бол өөрсдөө юу гэж хамгаалж байсан бэ гэхээр за газрын хуур элементийг олборлох нь бол байгаль орчин хүн амын эрүүл мэндэд бол маш хортой хөнөөлтөй байсан. Тийм учраас бид нэр байгаль орчин хүн амынхаа эрүүл мэндийг бодох үүднээс экспортын хязгаарлалт тогтоосон гэж тайлбарладаг. За нөгөө талаас бол Америкийн нэгдсэн улс бусад орнууд юу гэж үзсэн бэ гэхээр хятад бол энийг байгаль орчныг хамгаалах нэрээр халахвчилсан beggar tie neighbor policy буюу бусад улсын эдийн засгийн хөгжлийг сааруулах замаар өөрийн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх протекционист арга хэмжээ байна гэж үзсэн. За ингээд энэ маргаанууд бол ер нь бол дунджаар 3-4 жил үргэлжилдэг. Явсаар байгаа дэлхийн худалдааны байгууллага шүүхээс юу гэж үзсэн бэ гэхээр хятад байгаль орчныг хамгаалах гэж энэ бодлогыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Яагаад гэвэл зөвхөн экспортлоо хязгаарлаад дотоодын үйлдвэрлэлийг хязгаарлахгүй бол тэр нөгөө газрын хуур элемент чинь олборлогцоор байх болно. Өөрөөр хэлбэл нөгөө байгаль орчны асуудал шийдэгдэхгүй. Гэтэл хятад юу хийсэн бэ гэхээр экспортлоо хязгаарласан мөртлөө нөгөө газрын хуур элементийн олборлолтыг бол багасгаагүй харин ч дотоодын үйлдвэрлэлдээ илүү нэмийг ашиглаад байсан байна. Ингээд энэ худалдааны дайнд бол хятад ялагдсан. За ингээд экспортын хязгаарлалтаа бол зөөллөөд өөрөөр хэлбэл нөгөө газрын хуур элементийн экспорт бол хэмээн явагдаж ирсэн. За ингээд Америк хятадын дайн одоо сүүлийн жилүүдэд Трамп гарч ирснээс хойш дахин хурццж байгаад за өнөөдөр бол хятад бол яг өөрийнхөө хөзрийг дэлгэж байна. Энэ бол газрын хуур элементийг экспортыг хязгаарлаж байгаа. За энэ бол Америкийн бол одоо хамгийн эмзэг зэгийг нь бол хатгсан. За ингээд хариу бол одоо бүх төрлийн арга хэмжээ ирэх нь бол зайлшгүй болсон. За Монгол улсын хувьд энэ салбарт ямар бодлого баримтлах ёстой вэ гэж. За тэгэхээр дэлхийн зах зээл өнөөдөр газрын хуур элементийн хувьд бол нийлүүлэлт нь бага, эрэлт нь бол одоо бүр тулцсан байна тийм. Тэгээ ийм үед бол бид нар газрын хуур элементийн хайгуулын ажлыг бол одоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Хайгуулын ажлыг бүр үргэлжлүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Газрын хуур элемент бол одоо манай экспортлдог алт зүс нүүрс шиг тийм амархан олборлогддог түүхий биш. Энэ бол
нэлээд тийм эрчим хүчний найдвартай их усүр саарддаг, дид үтц, за нэлээд нарийн технологиор бол ялган авдаг. За энэ технологи биднэрт өнөөдөр байхгүй байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татаж хайгуулын ажлыг хийх ёстой болно. Тийм учраас бид нэгдүгээрт бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Газрын ховор элемент дээр бид нийлүүлэлтийн хувьд дэлхийд өрсөлдөе гэдэг бодлогоо тодорхойлох. Хоёрдугаар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа өнөөдөр ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулснаар бол бид хайгуултыг нэмэгдүүлж, за цаашдаа бол үйлдвэрлэлийн нөөцийг тогтоож, газрын ховор элементээр бид дэлхийн нэг тоглогч болох одоо яг ийм алтан боломж бүрдээд байна. За Америк, Япон, Солонгос, Европын орнууд бүгд одоо газрын ховор элементийн найдвартай их усүрийн одоо эрэлд гараад байгаа. Тэгэхээр энэ сайхан боломжийг бид алдахгүй ашиглах ёстой. Хууль бодлогоо тодорхой болгох ёстой. 3 дахь орноос хөрөнгө оруулалт татах, газрын ховор элементийн хайгуултыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн нөөцүүдийг аль болох тодорхой болгосноор бид энэ салбарт тоглогч болох бүрэн боломжтой юм аа.